Хятадаар хөшгөө хаа гэдгийг юу гэдэг? Guanchuan. Hey Siri. Guanchuan. Имлэн. За бит хоёр KKT хаалганы үйлдвэр дээр ирсэн байна. За энд ирээд одоо шүмшиг 3 төсөл дээр маань бас KKT үйлдвэр маань ер нь бол бид нар 10 жилийн хугацаанд хамтран ажиллаж байгаа үйлдвэр байгаа. KKT үйлдвэр маань манай MD Top компанитай. Хамгийн сүүлд одоо мэдж байгаа бол шүмшиг 3 төсөл дээр бид нар бас авч хэрэгэлсэн. Одоо шүмшиг эгээн төсөл дээр бас хэрэглэгч нартаа KKT үйлдвэрийн процессыг болон одоо загварын байртаа танилцахаар ирсэндээ маш их баяртай тийм үү? Энэ арай warmly welcome the visit of MD Top team гэнэ. Бидний авсан компани болгон дээр бас нөхөдөл хэцэг харахыг таатай байдаг. KKT компани үндсэн бүтээгдэхүүнд бүх төрлийн хаалгыг үйлдвэрлэхээс гадна ухаалаг цоож танил нэвтрэлтийн систем зэрэг орно. Нийт 110 гаруй патент эзэмшдэг бөгөөд Хятадын хаалга үйлдвэрлэлийн салбарын топ 10 брендийн нэгээр шалгарчээ. 2019 онд Бээжинд байрлалтай Бээжин Дашин нэртэй дэлхийн хамгийн том нэг барилгаас бүрдсэн нисэх онгоцны буудлын модон хаалгыг тус компани хийж гүйцэтгэжээ. Стандарт баталгаажуулалтын хувьд Bureau Veritas сертификатыг эзэмшсэн бөгөөд Франц улсаас шаарддаг үйлдвэрлэлийн процесс, чанарын удирдлага, аюулгүй байдалд бүрэн нийцэж буйг баталгаажуулна. CE тэмдэг Европын холбооны шаардлага бөгөөд эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны үндсэн шаардлагуудыг хангасан гэдгийг илтгэнэ. Түүнчлэн SONCAP, OHSMS, ISO 14001 зэрэг олон улсын стандарт сертификатаар баталгаажсан. Энэ нь чанар, аюулгүй байдал, байгаль орчин хөдөлмөрийн эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан дэлхийн зах зээлд итгэлтэйгээр ашиглагдах боломжтой гэдгийг илтгэнэ. За энд олон улс дахь харилцааны байгууллагууд нь ажиллаж байгаа шүү дээ. Тэнд айгүй гоё юм байгаа. Надад айгүй орж ирээд шууд хаалгацсан. Хамгийн гоё зүйл. Хаалганы, цоожны үүсэл хөгжлийн тухай. Товчхон. За хамгийн анхны хаалганы цоож одоо хаалга гэж хэлж болох юм тий. Дэрсээр модоор гэдгийг хийж исэн байх нь байна. За хаалгыг одоо хаалганы цоожийг хэрхэн хийдэг байсан, хаалгыг яг хийдэг байсан багшин харагдаж байна. Харуул, тэгээд цүү, маш том цүү юм уу гэж сүх. За энэ болохоор одоо цаг цоожны хэсэг ба шүү дээ. Тэдний одоо зүүдэг цоож гэх юм уу да. За наарталт байгаа энэ зураглуудыг бас сайн харуулад өгөөрэй манайхаа. За энэ бол 19-р зууны үед хэрэгжилж исэн хаалганы бариул том юм замгын түгжээ гэх зэрэг зүйл. Энэ болохоор энэ арай нөгөө анх нөгөө бүрэг хаалга гарч яхад байж исэн цоож шүү дээ тий. Энэ болохоор одоо 20-р зуун үед 70-аас 70-80-ад оны үед хэрэгжилж исэн хаалга гэсэн үг. За тэгээ эндээсээ шилжээд одоо хаалганы цоож маань ийм болсон байна тий. Илүү боловсронгуй болж ирсэн ба шүү дээ. Бариул цоож можмууд нь илүү боловсронгуйжсэн байна. KKT компани маань үүсэл хөгжил түүхэн үе шатуудыг ерөөхдөө нь багцаж оруулсан байна. Одоо хамгийн анх 2007 онд байгуулагдсан 18-9 жил болж байна уу да? Энд байгаа барилгуудыг би яг нэрэлт зарим нь бол мэдэхгүй. Мэдж байгаа хамгийн миний мэдж байгаа хүмүүсийн хамгийн сайн мэдж байгаа төсөл байна. Энэ болохоор
Бээжингийн даашааны нисэх онгоцны буудал. Даашааны нисэх онгоцны буудал чинь яг цогц нэг том барилгаараа одоо ганц нэг том барилгаараа гэсэн үг шүү дээ. Би даасан барилгаараа гэх юм. Дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудал гэж яригдж байгаа. За энэ хүү нисэх онгоцны буудал дээр нийтдээ ККД үйлдвэр маань 10,000 хаалга нийлүүлсэн байт юм байна. Хятад улсын сансар судлалын хүрээлэн ингээд асар том байгууллагатай ганцхан ККД үйлдвэрлэл одоо бараа бүтээгдэхүүн нийлүүлж юмнууд. За хамтран ажиллагч байгууллагуудын одоо партнерсуудын мэдээлэл энэ байрсан. За түрүү яг зурган дээр харуулж ирсэн энэ Бээжингийн даашааны нисэх онгоцны буудлын байж байна те. За энэ Гринланд түрүү хаана явчихлаа? Гринланд хэрэг. Ойн шүү дээ. Эднийх байна. Яг зөв миний мэдж байгаа шүү. Төмөр зам байна. Төмөр зам шүү дээ. CRCC. Энэ нөгөө хятадын төмөр зам буюу одоо бас хурдан галт хэрэгээрээ хятадч маш алдартай шүү дээ. Тэнцээ бас макетэн байгаа гэсэн тийм учиртай. Энэ медиа байна. Энэ медиа шүү дээ. Эдгээр энэ олон компаниудтай хятад одоо өөрсдийнхөө том гэх ярд компаниудтай түншлэл хийдэг үйлдвэр байна гэсэн. Тухайн энер үнэтэй том компаниудтай түншлэлтэй байна гэдэг нь болохоор юу гэлтгээд байна вэ гэхлээр эдгээр мэдээж хэрэг өөрсдийн тавьсан чанар стандарт одоо хамгийн өндөр үзүүлэлттэй гэсэн зөвлөдүүдийг өөрсдөнд ашигладаг байгаа. Тэгэхээр ККД-гээс яагаад эдгээр маань бараа бүтээгдэхүүн авдаг вэ гэхлээр ККД-гийн бараа бүтээгдэхүүн бас чанартай гэж хэлж болно гэсэн. Шийдлийг танилцуулъя. За энэ хүү хаалга нь болохоор ККД компани хамгийн сүүлийн үед одоо хөгжүүлж байгаа нэгэн бүтээгдэхүүн байна. Юу вэ гэхээр Xiaomi-тэй хамтарч ажиллаж байгаа. За шууд ботоор үзүүлчихье. За энэ хүү хаалга маань яадаг вэ гэхээр та хэрвээ гаднаас орж ирлээ гэж бодоход шууд гэрийн цахилгаан тоног хөрөмжүүд, зурагт гэрэл, агааржуулалт гэх мэтлэн бүх зүйл одоо ерөөдөө өөр автоматар хасдаг. Зураг хүртэл хасж байна те. Хэрвээ гэрээсээ гарч явхаар болвол бүх юм автоматар ундардаг. Хэдэн цагийн үед танахаар ямар хүмүүс очсон байна гэдэг эндээс бүх дата мэдээлэлээс авч болт юм байна. Тий. Тэгээ яг энэ хүү Xiaomi-тай хамтарч хөгжүүлж байгаа энэ хүү хөгжүүлэлт нь царай тань мөн кодоор онгоно. Хэрвээ магадгүй энэ хүү смарт лок нь батарейн дуусаад ч юм уу ажиллагаагүй болсон үед бол гаднаас нь түлхүүрээр бас онгойлгоод орох боломжтой. Мөн бас Type-C-гээр цэнгэлээд смарт локоо ажиллуулах ийм олон давуу талтай байна. За технологийн гайхамшиг гэдэг яалтчгүй гоё юм аа. Тэгээд одоо би энэ хаалга дээр ингээ онцолж ярих гэдэг нь галт эсвэртэй хаалга гэж байгаа байхгүй. Одоо бүр заагаа гадаа галнаас мөнгө 100 хамгаалсан гэж хэлж болно. Галт эсвэртэй хавтан одоо төмөр борд нь байрлаж байгаа гэсэн үг. Тэгэл энэ өнгө, загвар, дизайн одоо бүр ярих юм алхоо. Юу үзэж байгаа? Өстө төрөл бүрийн хаалгануудын энэ ч бол бүр хаалганы сонголтоос гадна хаалганы цоож энэ технологийн хөгжлүүд бүр асар өөрчлөгдсөн бүр амар одоо юу гэдэг энэ чинь бариулан дээрээ цоожтой байх жишээ нэ тий лок ингээд байж байгаа чинь бид нар энэ чанартай үйлдвэрлэл энэ чанартай бараа бүтээгдэхүүнийг бас дараагийн одоо төсөлтөө шүмшигийн төсөлтөө худалдаа авч тухайн төсөлтөд эргэлж байгаадаа бас их цаашаалтай байна, маш гоё байна. За тэгээд шүмшиг 3 төслөөр бас эднийхээс би хаалга авч хэрэгэлсэн байдаг. Ялангуяа захиалга юмнуудыг чи идээсэн сайн мэдж байгаа л гоо надаар ярилцдаг те. Ингээд бүгдээрээ үйлдвэрлэлийн процессыг танилцсан. Манай үйлдвэрлэлийн эхний үе шат буюу түүхийн эдийн бэлдсэн үе шат маань энд явж байна. Одоо ихэд 3 мм зузаатай ган хавтан ингээд жижиг хэсгүүдэд
хувааж зүсээд тэгээд эндээсээ шууд зүсэх болон нуглах машинууд руу орж байгаа. За үйлдвэрлэл маань ерөнхийдөө маш их сууч хэмээн ихтэй маш тийм завгүй хийж ажиллаж байна. Болон нутагцсан хэсгүүд маань энд ирээд хоорондоо харагдаад ерөнхийдөө энэ эцсийн шатандаа хаалганы хүрээ болж босч байгаа гэсэн. Багнаас бас нарийн ямбаа хийж байгаа нь харагдаж байна. Тэр маань явсаар агаад одоо энэ хаалганы хүрээ бий болж байгаа гэсэн. За тэгээд бодонд авахд бэлэн болсон хаалганууд маань ерөнхийдөө энэ харагдаж байгаа ч энэ хон туухуу орж гаднах өндөлгөөний хөл хийдэг. Одоо өмнө нь бүх хаалгануудыг гадуур нь тийм өндөлгөөний мундаг өндөлгөө ингээд шүршээд энэ халаах цуг руу ороод бодод авахд бэлэн болж ихэд гарч ирж байгаа. Эцсийн дүндээ өндөлгөөний хүргэгдсэн цаашаа одоо будгийн ястаа авахд бэлэн болсон хаалган одоо энэ харагдаж байна. Одоо энэ авч явах гэж байна. Тэр үйлдвэрийнхаа 2 дахь хүртэл илэрсэн байна. За энэс ерөөхдөө буданд ороод эцсийн байдлаар угсрахад бэлэн болсон хаалганууд нь ерөөхдөө гарч ирж байна. Өмнөх үе шатнаас гарч ирсэн хаалганууд маань ерөөхдөө энд ирээд зөөлөвч эрзэнүүдээ наагаад за тэнд болохоор жижиг детальны эрэг шуурга болтууд нь усрагдаад за эцсийн дүндээ тэнд бол юм байна. За одоо нэг жоохон кофе уучаад амс хийчихэд дараагийн үйлдвэрлэл явъя да. Энэ удаагийн дугаараар шүншиг гэгээн төсөлтэй хамтран ажиллаж буй бүгд найрамдах Хятад ард улсын топ 10 брендийн нэг болох KKD үйлдвэртэй танилцсан аяллаа маань дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар шүншиг гэгээн төсөлтэй хамтран ажиллах өөр үйлдвэртэй танилцах болно. Аз жаргалын өргөөг шүншиглэн бүтээцгээе. Шүншиг гэгээн хороолол.